ухаанд туулайн үлгэр. Эрт үеийн цагт унаг унтаж байгаад эхээсээ төөрч хоцорчээ. Тэр ганцаараа ижил олон сүрэг ээжигээ хайж яваад нэгэн ууттай зүйлтэй таарч гин. Унаг ууттай зүйлийг ихэд сонирхон онгойлгож үзмээр санагдаж гин. Тэгээд уутны амийг тайлтал дотроос нь араа шүдэн ярзайсан үлэн хөхчон гарч иржээ. Чон ааха би чамайг идэн дээ. Маш их өлсөж байна. Хурмаст тэнгэр үүнийг мэдээд надад амтд зоог илгээжээ гэд унгыг идэхээр завтав. Унагч маш их айн сандарч байтал нэгэн туулай бутан дотроос бултас гэд гараад ирчихин. Туулай тухайн байдлыг сайтар харж ойлгоод гинэт ихээр хөхөрч чонгой та ийм том биетэй мөртлөө энэ өчүүхэн жижиг уутанд багтаж байсан гэж үү? Би лав итгэхгүй байна. Хэрвээ үнэн бол би энэ унахтай хамт идүүлье гэжээ. Чон зөвшөөрч уут руу орохоор олжээ. Тэгтэл туулай тэр хилээгүй юу? Сүүл нь багтахгүй л байна. Гэхэд чон сүүлээ уутанд хийгээд за харвуу гэтэл унаг туулай хоёр уутны амыг шалавхан богоод хээр орхиод давхин өгчээ. Үлгэрээс юу ойлгох юм нөхөө? Юу гарсан бэ? Чон гарсан, мой гарсан, туулай гарсан. Оо яг зөв. Чон гарсан, мойр гарлаа, туулай гарлаа тий. За, унагт ямар юм тохиолдов? Юу тохиолдов? Туулай тусаж игээд ами уутны ам болсон. Тэгээд чоныг уутыг хийгээд ами болсон. Туулай юу хийсэн бэ сая үлгэр дээр? Үсээд мэйд үсээд сүүл гацсан ингээд мэй хилээд сүүлээ аваад тэгээд адууд уутанд нь хийгээд амын болсон. Уутанд нэгээд амын болсон. Унагт тусалсан юм байна тийм үү? Тий. За. Чиний бодлоор тэгээд туулай зөв үйлдэл хийсэн үү? Буруу үйлдэл хийсэн үү? Зөв үйлдэл. Яагаад? Унаг тусахай. Тий, тусалсан биз. Чоныг яагаад уутанд хийсэн бэлээ? Чон яагаад уут руу ороод эсвэл нөгөө хоёр буцаагаад амын богоод уйсан юм бол? Морийг идэхгээд. Оо, яг зөв. Морийг идэхгээдсэн учраас туулай гарч ирээд унаганд тусалсан байх нь тийм үү? Тий. За, тэгээд тэр хоёр нийлээд чоныг яасан бэлээ? Амын бот. Амын богоод уйсан байна тийм үү? За, тэгээд эндээс туулай ухаантай байна уу? Унаг ухаантай байна уу? Хоёулаа. Оо, яг зөв. Хоёулаа ухаантай байна шүү дээ, тийм ээ? Тий. За хоёлаасаа үлгэрийн талаар ярьсан шүү дээ. Одоо тэгвэл хоёлаа найзууд юм уу эсвэл гэр бүл чиний талаар ярилцгаая заа юу. Инээмсэглэлээ. Чиний нэрийг хэн өгсөн юм бэ? Ээж. За яагаад ингэж өгсөн юм болоо? Инээмсэглэл гэж ямар утгатай нэр юм бол? Нэггүй байхаа өгсөн. Оо, нэргүй байсан болохоор инээмсэглэл гэж нэр өгсөн юм байна шүү дээ. За, чи ер нь том болоод ямар хүн болъё гэж бодож байна? Ямар мэрэгчлээ, юу хийдэг хүн болох юм бэ? Удлан найдаг. Оо, үлгэр ярьдаг хүн болох юм уу? Ямар гоё юм бэ? За, чиний хамгийн сайн найз хэн бэ? Ами. Чи яагаад Амитай ингэ сайн найзалдаг юм? Ямар учраас? Дандаа найздаг устгай. Дандаа найзлаа л гэдэг болохоор Амитай найзалж байна уу? Тий. Чиний хамгийн дуртай өнгө юу юм? Яган, цагаан. Яагаад дуртай юм? Зүгээр л дуртай юм уу? Чи тэгээ ягаан хувц өмсдөг үү? Цагаан хувц өмсдөг үү? Цагаан ягаан хайлаад хувцас өмсдөг. Хойлоо л хувцалждаг юм биш үү? Танай гэрт чинь чиний тоглоом энэ төр чи ягаан уу? Цагаан энэ төр тоглоом байгаа юу? Байгаа юу? Өнгөнгийн тоглоом байгаа. Оо, за өнгөнгийн тоглоом байгаа. Чи дуу мэдэх үү? Ямар дуу? Харин тий ямар дуу мэдэх үү чи? Маамунаш. Оо, маамунаш өөр. Ой, мэдгүй. Сайн мэдгүй байна уу? За. Чи амралтын өдрөөр юу хийсэн бэ сая?
Хагас сайн бүтэн сайн юу исэн бэ? Унтаад байгаа. Унтаад байгаа юу? За сайн биш. Унтаал байвал гоё том болох нь шүү дээ. Өндөр болох нь шүү дээ. Хоол идчихэж байгаа үстэй. Будин идэж байгаа. Бүгдийг идчихэж байгаа. Ямар Үдэхгүй идэж байгаа. үстэйхгүй. Ямар хоолн дуртай юм чи? Би будаатай хоолнд. За өөр. Ой цөөнтэй хоол. Танай гэрт хэн хоол идэх? Чи хоол идэх үү? Би бууз хийж чадна. За өөр хэн хоол хийж байна? Өнгөнөх ивэлэх ээж аав дөрөв хийдэг. Тэр дөрөв хоол хийж байна уу те? Тэ. Чи тэг хоолыг амтрахаа иддэг үстэй те бүгдийг? Тэ. За. Чи ээжтэй гоё үг хэлмээр байна уу? Ямар гоё үг хэлмээр ээжтэй баярлаа, хайртай шүү гэд. Чи өөрийнхөө гоё зүрх сэтгэлээс хэлмээр байгаа үг байвал би ээжтэд цэцэг өгтөөтэй. За цэцэг өгөх юм байна. Одоо гоё нэг сэтгэлээсээ нэг гоё үг хэлчих. Зүрх. Аавда бас юу гэж хэлмээр байна? Бас зүрх хайртай шүү гэж хэлнэ. За. Чамд ингээд найзууд чинь ингээд бэлэг өгдөг үү? Өгдөг юм уу? Ээж аав нь бэлэг өгдөг үү? Өгдөг. За ямар бэлэг өгчихсэн? Бааби цэцэг хоёр өгдөг ганцхан. За. Чи тэр бэлгийг аваа тэгээ баярлдаг уу? Байдаг. За. Цэцэрлэгтэй өглөө хинтээ ирдэг вэ? Агаатаага юуэлээ үс агаатаага өнгөн агаатаага аав ээжтэй гэдэг. За тэгээ цэцэрлэгтэй ороод хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Хувцас салаад томатос суудаг. Томатоо суудаг. Ер нь тэгээ цэцэрлэг дээр өдөржингөө яг юу хийж унжиж байна? Хаал идээд тэгээд болол шүлэг уншаад унтсан. Шүлэг уншаад унтж байна. За тэгвэл чи багштай нэг шүлэг уншаад өгчөөч. Би өвгүүдээ хатаад ингэдэг шүлэг шатна. За тэг тэрийг уншиж. Өвгүүдээ хатаад өсний шүвөө буцааж алкан зуны халаад атан намаа идээ сугуу намайг аюуж сууж бододог намайг амтаа живсийг олож амд үйдэг намайг. За баяр үргээ. Ямар мундаг шүлэг. Чи хэдэн сард төрсөн юм бэ? Төрсөн өдрөө мэдэх үү? Би жоохон байхдаа хаал идээд том болсон. Чи төрсөн өдрөө тэмдэглэдэг үү? Тэмдэгдэг. За яаж тэмдэглэдэг? Хинтэй тэмдэглэдэг? Би агаатаага аав ээжтэйгээ тэгээд одоо ивэд агаатаа өнгөн агаатаа уус агаатаага эцэл агаатаага. Төрсөн өдөр тэмдэглэн ихлээрээ яа гэсэн үг юм бэ? Юу хийхийг төрсөн өдөр тэмдэглэн гэж ярьдаг? Юу вэ? Төрсөн өдөр бодхой. Төрсөн өдөр нь болохоор юу хийх вэ тэр өдөр? Таад идээд юу нэ бижиг өгдөг. За инээмсэглэлээ. Танай багш хин гэдэг юм бэ? Даваа сүм дээлээ багш. Даваа сүм дээлээ багш. За багш нь чамд юу зааж байна? Шүлэг юу вэ? Сарны шүлэг ингэж жаадаг. За өөр юу зааж байна? Юу заадаг? Ганц шүлэг заадаг. Өөр хувцас ивхээрээ, үсээ гой самнаарай, амаа зайлээ гэд. Тэд чинь бүгдийг заадаг уу? Үгүй юу? Будин заадаг. Тий. Найзынхаа тоглоомоо хураагаарай, найзтайгаа муудалцаж болохгүй шүү гэд. Энэ бүгдийг заадаг уу багш нь? Заадаг. Чи гэрийн тэжээвэр амьттай юу танах? Манайх юу тэгдэг амьтантай асан чинь юу вэ амьтны юу өгсөн. Амьтны? Юу өгсөн. Өөрөөрөө буцаагаад өгсөн юм. Яагаад буцаагаа өгсөн юм танаа? Тэжээхгүй? Юу вэ жаахан тэжээгээд үгүй ингэж өгсөн. Аав нүгүү өгсөн юм уу? За яасан юм бол одоо тэр амьт юу хийж байгаа? Хаана юу хийж байгаа бол тий? Гандана гэртээ амьддаг. Хэрвээ чи амьтан байсан бол ямар амьтан болох вэ? Туулаа амьтан байгаа. Туулаа болох уу? Туулаа юу иддэг амьтан бэлээ? Лов. Лов иддэг тий? Тэ. Ямар өнгөтэй вэ? Улаан. Улаан өнгөтэй юм уу? За чи зурагтаар ямар Google-ыг нөө үзэж байна? Би Google-тэй үзтгүү. Би үл канал үздэг. Канал. За ямар хүүхдийн канал үзэж байна тэгвэл? Хүүхдтэй хүүхдтэй. За өөр зурагтаар юу үзэж байна? Би дандаа юу вэ хүүхдтэй канал үз. За багштай тэр Google-ыг нөө яриад өгч.
мууийг нэг хөөгдвөл аваад усан унахаа ингээд авсан. Тийм кино үзсэн юм уу те? За ямар амьтад гардыг энэ дээр амтан гардггүй. Ганцхан муул гадаг. Муур л гардаг юм. Муур тэгээ ус руу унсан юм уу? Үгүй юулээ амтны юулээ хүн ингээд юулээ сонсоод авсан. За. Өөр ямар кино үзэж чинь? Би ой кино үзтгөө. За, ерөөсө кино үзэхгүй утас үзэж чинь үү? Үгүй. За, утас үзэхгүй байгаа. Зураг үзэхгүй байгаа юм уу те? За. Тэг ганцд зурагтны кино үздэг. Харин тийм багштай тэгээд зургатныхаа киног яриад өгч гэлээ. Паяагийн наастагийн юу вэ? Ноён талгийн кино үздэг. Ноён талхын үз. Ноён талх дээр ямар дүрүүд гардгийг? Юу байдаг вүлээ ноён талх дээр? Юу вэ? Кек, сүү, талах. Тэр талх нь юу вүлээ? Юу хийдэг вүлээ? Ямар ажил хийдэг вүлээ? Ганц уус сасдаг. Кек нь юу хийдэг вүлээ? Сүү юу хийдэг вүлээ? Сүү юу вэ? Юу вэ? Жимснүүд тийж юу вэ? Уваадаг. Тэг сүү жимснүүдийг угаагаад бэлдээд талхандаа өгдөг штэ тий? Талах үсээ застдаг тийм ээ. Манай багшиг даваа сум баг шингдэг, бас дээлээ баг шингдэг. Баярлалаа багшаа. Миний анхны ярилцлага нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт ярилцсан инээмсэглэл охин маань байлаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.